яах вэ гэл те энэ бүтээгдэхүүнүүдээс хамгийн их хорт бодисуудыг агуулж байгаа. Бидний саваар би уулаад бол ингээл бөөн хорт бодисууд миний биед ороод одоо ингээл удахгүй одоо баг үхэх юм ч юм уу те. Сүрчиг болон үнэртүүлэгч бүтээгдэхүүнүүдэд энэ хорт бодисууд болон фалейц бол хамгийн их агуулгаддаг гинэ. Таалчууд бүр үнэртэй усны хэрэглээ бүр үнэхээр өндөр зүй бүр. Солих хэргийн дугаарын гол зочин болох доктор Иван Буркард гэдэг энэ эмэгтэй маань тэгвэл нэг асуудал гарч ирж байгаа те. Тэгээ энэ үнэртэй лаан муу юм бол тэгээ бид нар хайшин лаа хэрэглэхэ болчих юм уу те. Тэгвэл үгүй. Өөр бид нар Сайн мэцхан уу чи минь хэлээс ухта давтай морил шинэ бичлэгтэй давтай морил. За тэгэхээр таад ярьж байгаачлан би үсээ тарьсан байна. Тийм ээ шинэ үстэй болсон байна. За тэгээд үснийхээ талаар би тэгтээ дараа нь та нартай тусдаа ярьж өгье. Тэгэхээр энэ удаагийн бичлэг дээрээ finally би Diary of CEO подкастын ээлжид нэгэн дугаараар бүр маш сонирхолтой нэгэн дугаараар та нартайгаа уулзж байна. За тэгэхээр энэ удаа би ямар дугаарыг сонгож авсан бэ гэхээр дэлхийн номер 1 toxicologist буюу одоо хорт бодисуудыг судалдаг юм эрдэмтэн орсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бичлэг маань эрүүл мэндийн талаас маш шаардлагатай, маш чухал мэдээллүүдийг агуулсан юм подкастыг би сонгож авсан. Тэгээд ер нь бол яг Diary of CEO подкаст маш олон дугаарыг хийдэг ч гэсэн би яг ямар дугаарыг нь өөрөө би сонгож үзхийг хүсдэг вэ гэхээр нэгдүгээрт маш сонирхолтой сэдвтэй тий ялангуяа айгүй тийм хэрэгтэй бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох үеж наалтах үеж тийм одоо илүү юм практикал дугааруудыг нь би сонгож авч үзхийг хүсдэг. Бас та нартай хураангуйг нь хүрэхийг хүсдэг. Дээрээс нэг энэ подкастыг үзсний дараа би шууд тэр подкастаас одоо мэдэж сурч авсан зүйлсээ амьдралдаа ингээд хэрэгжүүлээд явхад хэр дөхөн байна гэдэг үднээс би энэ подкастуудаа сонгож та нартай давчилж хүргэдэг. За тэгэхээр бүгдээрээ гол яриараа орцгоё. Энэ подкастын энэ эпизодын болохоор нэр нь маш сонирхолтой байгаа. Тэгээ үнэртэй ла битгий хэрэглээ гэсэн юм гарчигтай байсан нь бас маш их анхаарал татсан. Яагаад тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүд бид нарын үнэртэй лаг бол бүр маш их хэрэгэлдэг те. Яг би өөрөө нэг хэрэгэлдэг л дээ. Гэхдээ ер нь одоо Instagram дээр, Facebook дээр хаасаагүй энэ бид нар медитейшн хийхдээ ч лаатай бүр тэмдэглэл бичгтээ хоол идэж уухтаа бүр хоол хийхдээ хүртэл ингээд хажуудаа ингээд лаасаадаг болчихсон те. Одоо энэ энгийн жишээ Instagram-аар дүүрэн байгаа рилүүд бүгдээрээ ийм яг лаа орцсон те. Тэгэл нэг гоё эмэгтэйлэг айгуу гоё үзэсгэлэнтэй нэг гоё ихч гэртээ орж ирэл юу юуг лагаа асаагаал тэгэл хаач явсан хоолож ийсэн усанд орсон юу ийсэн бүх газар нь ингээд тэр нөгөө лаанууд нь ингээд байж идэх те. Тэгээ тэр энэ лаанууд бол бүгдээрээ ингээд үнэртэй лаан. Тэгээ гэтэл яагаад бид нэрээ ингэж хамгийн их хэрэгэлдэг те бид нэр ерөөсөө аюултай ч гэж огт бодоогүй байсан энэ лаа бидний эрүүл мэндэд хортой гэж одоо судлагдаад одоо энэ эрдэмтэд бид нэрийг үнэртэй лаа бити хэрэглээд байгаа юм бэ гэдэг энэ талаар энэ подкастн дээр бол маш дэлгэрэнгүй ярьсан байгаа. Энэ 2 цагийн урттай маш уртын урт энэ дугаарыг би та нартай давчлаад үндсэн 5 гол зүйлийг нь та нартай танилцуулах бол нэгдүгээрх нь ямар ер нь ийм одоо нийтлэг хорт бодисууд бидний эргэн тойронд байгаа юм бэ тийм ээ хорт бодисуудын талаар. Хоёрдугаарт тэгвэл энэ хорт бодисууд нь яг хүний бие организмтэй яг ямар муу нөлөөтэй юм бидний гэр бүл бүрийн тэжээмэл амьсгал хүртэл ер нь яг яаж нөлөөлдөг гэдэг талаар. За гуравдугаарх нь бидний өргөн хэрэглээний энэ бүтээгдэхүүнүүдээс одоо гоо сайхан гэр ах вэ гэл те энэ бүтээгдэхүүнүүдээс хамгийн их хорт бодисуудыг агуулж байгаа бидний яг одооноос хэрэглэхээ болох хэрэгтэй ямар одоо юм өргөн хэрэглээний баруунууд байна те тэдний талаар. За тэгвэл тэднүүсийг хэрэглэхээ болоо гэхэд оронд нь арай эрүүл орлуулах ямар бүтээгдэхүүнүүд байна те юугаар орлуулах юм гэдэг. За ингээд хамгийн сүүлд нь за тэгвэл энэ хорт бодисуудаас хол байхаас гадна өөр бид нар шууд өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж болох юм энгийн үнгүй өөр ямар юм үр дүнтэй эрүүл мэндээ сайжруулах юм аргууд байна тийм ээ. Энэ аргуудын талаар та нартай танилцуулах болно. За энэ дугаарын зочны талаар та нартай товчхон танилцуулахаас өмнө нэг зүйлийг хэлье. За энэ Diary of CEO подкаст маань бол англи хэл дээр явагддаг юм маш алдартай юм подкаст байгаа. Одоо бараг 9 сая орчим subscribersтай болсон ийм подкаст. За тэгээд энэ дугаар маань бол өөрөө 2 цаг орчим үргэлжилж байгаа нэлээд урт подкаст. За тэгэхээр би энэ подкастыг өөрөө дуустал нь үзээд эндээс бол яг хамгийн гол хэрэгтэй чухал мэдээллүүдийг нь би та нартай одоо англи хэлээс орчуулад өөрийнхөө үгээр ингээд очихон хүргэж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энэ бичлэг дээр яригдж байгаа зүйлс бол миний хийсэн судалгаа эсвэл миний хувь хүний үзэл бодол бол ерөөсөө биш. Би та нартай өөрийнхөө үгээр дамжуулж одоо энэ мэдээллийг хүргэж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр энэ дугаарын гол зочин болох доктор Иван Буркард гэдэг энэ эмэгтэй маань ер нь яг яагаад энэ хорт бодисуудын талаар тийм ээ олон нийтэд энэ чиглэлийн судалгаануудаа энэ чиглэлийн мэдээллүүдийг ер нь хүргэе гэж шийдсэн бэ гэдэг талаар нь та нартай хэлье. Тэгэхээр энэ эмэгтэй маань болохоор одоо химийн хорт бодис хүрээлэн буй орчны эрүүл мэндийн чиглэлээр PhD зэрэг хамгаалсан юм toxicologist буюу хорт бодисын судлаач гэсэн юм мэргэжилтэй эмэгтэй байх нэ.
За тэгээд маш олон жил одоо энэ токсикологийн чиглэлээр судалгаа хийгээд өдөр тутмын ер нь бидний амьдралд хэрэглэгддэг энэ үргийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд яг бидний эрүүл мэндэд бүр ялангуяа бидний дааврын систем тэ нөхөн үржихийн системд ер нь хэрхэн нөлөөлдөг талаар маш олон судалгаа хийж ирсэн ийм эмэгтэй юм байна. За тэгвэл ингээд лабораторид судалгаагаа хийгээл ингээд байдаг гэсэн энэ токсикологист мэрэгчлээ энэ бүсгүй маань ер нь яагаад одоо энэ хорт бодисуудын хор нөлөөний талаар ингээд тий олон нийтэд өөрийгөө ил гаргаад хүмүүс талын мэдээллийг түгээгээд ингээд жоох юм паблик байхаар шийдсэн бэ басан бэ гэхээр энэ өөрийнх нь түүхтэй холбоотой энэ түүх нь бас маш сонирхолтой. За тэгэхээр 32 наснда энэ Evan Burkhardt гэдэг эмэгтэй маань PCOS буюу одоо өндөр өвчний олон уйланхайд хам шинж гэдэг одоо оношоор тогтоогдож байсан юм байна л да. Тэгээ тэр үедээ бол нөгөө хүүхдтэй болох гэж ерөөсөж жирэмсэн болж чадахгүй байсан юм байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь тэр үед эмчнэр бол яг ямар шалтгаанаар ингээд одоо үр тогтоох боломжгүй байгаад байгаа юм бэ? Тэг жирэмсэн болж чадахгүй байгаа юм бэ гэдэг яг тийм нарийн хариуг нь бол эмчнэр бол ерөөсөө өгч чадаагүй гэсэн одоо оншийг нь ерөөсөө олохгүй байсан. Тэгээд эмчнэр бол ерөөсөө хоёр ийм аргыг зөвлөж ирсэн. Юу вэ гэхээр нэг нь болонгууд IVF буюу одоо шилийн хайганд ингээд үр тогтоож хүүхдтэй болох боломжтой эсвэл хүүхэд өрчилж авах одоо ийм л хоёр боломж байна. Энэ хоёр сонголтоос та өөрөө сонголтоо хийнэ гэсэн ийм одоо хариуг өгж ирсэн юм эмчнэр. Гэтэл дөнгөж одоо 32хан наснда яг ийм хариу авсан байсан энэ эмэгтэй маань бүр ингээд шоконд ороод тэгэл ерөөсөө за би чинь яг ийм токсикологичтэй энэ мэрэгчлэрээ би чи өөрөө ингээд олон судалгаа хийсэн ажилтг хүн тэгвэл би өөрийнхөө эргэн тойронд байгаа энэ одоо хортой бодисуудыг ер нь багаар багасгаж эхлэе гэж шийдсэн байгаа юм. За ингээд өөрийнхөө өдөр тутмын хэрэгэлдэг нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон гэр ахуйн хэрэгслүүдээсээ одоо нөгөө хамгийн хорт бодисуудыг агуулад байсан тэр бүтээгдэхүүнүүдээ солиод эхэлсэн байгаа. Ингээд аажим ажмартай өөрийнхөө амьдарч байгаа орчноосоо ингээд эхэлсэн чинь Evan маань 8 сарын дараа өөрийнхөө одоо нөгөө биологийн байгалийн аргаар жирэмсэн болох үр тогтоохын боломжоо сэргээгээд жирэмсэн басан байгаа. Тэгээ одоо Evan маань бол 2 хөөрхөн охинтой. За тэгээд энэс хойш ерөөсөө энэ токсикологист мэрэгчлэр ажиллаж исэн өмнө нь бол ерөөсөө дандаа ингээд лабораторид судалгаа хийгээл ингээд явдаг байсан бол яг энэ өөртөө тохиолдсон энэ түүхийн дараа энэ хамгийн гол одоо хор нөлөөнд одоо бидний дархлааны системээс гадна нөхөн үржихгүй энэ дааврын тогтолцоонд бол эдгээр хорт бодисууд ийм чухал нөлөөтэй байна гэдгийг өөрийнхөө түүхтэр ойлгосныхоо дараа энэ талаар ер нь нэлээд олон хүмүүст ингэж мэдээлэл хүргэгээд ингээд шийдсэн байгаамаа. Үеийн цэцэн чинь хамаагүй тухтай энэ түрүүн би тэнц үзсэн байсан байхгүй юу? За тэг үргэлжлүүлээ. Тэгэхээр доктор Evan Burkhardt маань өөрийнхөө түүхийг ярьсны дараа маш сонирхолтой нэг зүйлийн талаар дурдсан. Энэ юу гэсэн бэ гэхээр multi-generational toxicity гэдэг зүйл байдаг гинэ. Энэ нь одоо монголоор орчуулах юм бол одоо олон үед амьдсан энэ хорт бодисын хөнөөл гэдэг зүйл байдаг гинэ. Яг тэгэхээр энэ одоо toxicity буюу энэ хорт бодисын үр нөлөө бол зөвхөн нэг үеэр дамжихгүй одоо олон үе удам ингээд дамжаад явах боломжтой байдаг гинэ. За жишээ нь хэрвээ одоо эмэгтэй хүнтэй ээж ингэж жирэмсэн байхдаа хорт бодист одоо уртсан байх юм бол тэр бодис зөвхөн ээж юм бид нөлөөлөө зогсохгүй урагт нь ч гэсэн ураг буюу одоо хүүхдэд нь ч гэсэн нөлөөлнө гинэ. За тэгээд тэр ч байтугай хэрвээ тэр гизэндэх хүүхэд нь охин хүүхдтэй юм бол тэр тухайн хүүхдийн одоо энэ тэр ургийнтэй боожж байгаа одоо өндгөвчийн өрнөтэй эм бэлэг эрхтнэр нь дамжаад одоо нөхөн үржихийн эсүүдэд нь бас нөлөөлдөг гинэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ хорт бодисын нөлөө нь зөвхөн нэг үеийн асуудал биш одоо ээжэд нөлөөлөхөөс гадна тэр ээжийн гидсэнд байгаа ураг тэр ураг нь эмэгтэй хүүхэд байх юм бол тэр хүүхдийн одоо тэр гидсэнд байгаа хүүхдээс ирээдүйд төрөх хүүхдэд хүртэл нөлөөлдөг гинэ. За тэгэхээр энэ бүх асуудлуудыг үүсгэхэд байгаа хэргийн эзэг хингэргийн давхур ямар хорт бодисууд бидний эргэн тойронд ер нь байгаад хор нөлөө үзүүлээд байна вэ гэсэн чинь endocrine disruptors гэдэг одоо нэг бүлэгт харьяалагддаг нэршил дор харьяалагддаг ийм хорт бодисууд байдаг юм байна л да. Эдгээр бол хамгийн их түгээмэл байдаг бөгөөд биднэрт хамгийн хор нөлөө үзүүлдэг гинэ. За тэгээд энэ үг баг 100 удаа энэ одоо эпизод дээр энэ дугаар дээр яригдсан байх байж байгаа л endocrine disruptors гэдэг нэлээд олон удаа дурддагдаад байсан. За тэгэнгүүт энийг монголоор одоо төхөөлөд орчуулах юм бол endocrine системийн саатуулагч гэж орчуулах юм байна л да. За тэгвэл энэ endocrine гэдэг зүйл нь ер нь юу юм бэ гэсэн чинь бидний биеийн дотоод шүүрлийн системийг хилдэг гинэ. За тэгээд энэ систем нь бидний биеинд одоо нөгөө хэрэгтэй даавруудыг ялгаруулад одоо бидний цусаар дамжуулаад энэ даавруудыг бидний биеинд тарааж өгдөг юм систем юм байна. За тэгээд энэ дааврууд нь бидний биеинд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр нэгдүгээр бодисын солилцоог зохицуулна. Бидний одоо өсөлт хөгжилтөнд нөлөөлнө, тийм ээ. Нөхөн үржийг зохицуулна, сэтгэл санааны тайван байдал, дархлаа гэх мэт ийм одоо маш чухал үүрэгтэй даавруудыг биднэрт одоо тарааж өгдөг байхan л дээ
энэ эндокрин гэдэг систем маань. За тэгээд энэ эндокрин систем болохоор маш олон эргэтэн багтдаг гэж байна. Жишээлх юм бол тарих, бамбай булчирхай, нойр булчирхай, нөхөн үржихийн эргэтэн болох одоо өндгөвч эргэтэн өнд төмсөх тийм ээ, бөөрийн дээд булчирхай гэх мэт ийм олон эргэтнүүдийг ингэж багтаасан систем байдаг юм байна. Тэгэхээр энэ endocrine disruptors маань бидний саяны дурдсан эдгээр эргэтнүүдийн одоо зөв үйл ажиллагаанд нь саатал учруулдаг ийм хорт байцууд юм байна. За тэгвэл ямар хорт байцууд энэ endocrine disruptors одоо түгээмэл хорт байцууд те энэ төрлийн хорт байцуудад багтдаг вэ гэхээр за нэгдүгээрх нь phthalates гэж байгаа. Энэ phthalates гэдэг хорт байцын талаар бас энэ судлаач эмэгтэй маань энэ бичлэг дээр маш олон удаа дурдгдсан. Үнэхээр хамгийн гол хорт байцуудын нэг бол ялцчих юм. За энэ хорт байцаас хаанаас олддог вэ гэхээр нэгдүгээр хуванцар савнуудаас, хоёрдугаар хүнсний савлгаануудаас, за тэгээд гуравдугаар үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, ялангуяа одоо ийм үрэлтэд тэсвэртэй бүтээгдэхүүнүүдээс олддог гинэ. Үрэлтэд тэсвэртэй бүтээгдэхүүн гэхээр одоо жишээ нь үнэртэй ус тийм ээ, бид нар цацлаа ингээл үрж жагаад ингээ үнэртэхэд байж идэг те. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч гэсэн үнэрээ удаан барьдаг ийм гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ энэ phthalates гэдэг энэ хорт байцыг агуулдаг байх нэ. За хоёрдугаарх нь олонгууд бисфенол А гэдэг BPA гэдэг энэ бодис байдаг байна. BPA гэж бид нар бас нэг хальт харж ирсэн те энэ тэнд. За энэ болохоор хаанаас олддог вэ гэхээр хатуу хуванцар бүтээгдэхүүнүүдэд одоо усны савнууд те хамгийн энгийн жишээ нь за ладлсан бүтээгдэхүүнүүдийн доторлогоонд бас ингэж байдаг гинэ. За тэнгууд 3 дугаарх нь олонгууд парабенууд гинэ. Энэ болохоор гоо сайхны бүтээгдэхүүнүүд, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс маш их олддог. За сүүлийн үеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд төр бол гэдэг болчихсон шүү дээ. Парабен free enter гэдэг те. Тэгэхээр энэ хорт байцуудын талаар бид нараас аль хэдийнэ ямар нэгэн байдлаар хальт сонссон ийм одоо хорт байцууд байгаа байхгүй юу. За тэнгууд дөрөвдөх нь олонгууд одоо полибромжуулсан дифеnyl эфирүүд гинэ. Энэ бол нэлээд мэрэгчлээ хэллэг байна. Яг юу гэж байгааг нь ойлгохгүй. Гэхдээ энэ хорт байцууд нь хаанаас олддог вэ гэхээр галт тэсвэртэй бүтээгдэхүүнүүд одоо жишээлбэл тавилга, цахилгаан барааны энэ бүрээс нүүдээс олддог гинэ. За 5 дахь нь болонгууд PFOA, PFAS гэдэг нэртэй ийм хорт байц юм байна. Энэ болохоор наалддаггүй сав суулга, усны хамгаалттай хувцас, гутал, зарим юм хүнсний савлгаануудаас олддог гин шүү. За 6 дугаар нь болохоор микро болон нано хуванцар гэж байна. За энэ бас хаанаас олдог вэ гэхээр одоо ундны ус, хуванцар сав, хүнсний бас ингээл янз бүрийн савлгаа болон далан гаралтай бүтээгдэхүүнүүдээс энэ микро болон нано хуванцар олддог гинэ. За тэгэнгүүт сүүлээсээ хоёр дахь нь болохоор пестицид буюу бид энийг бол бид нараас ер нь сонсч ирсэн те. Одоо жимс ногоон хүнсний ургамалд хэрэгэлдэг юм химийн байцууд нөгөө хорт шавжаас хамгаалахын тулд цацдаг юм цацраг. Тэгэхээр энийг бол бид нараа хэдэн мэдж байгаа. За энэ бол бас яг endocrine disruptors буюу нөгөө бидний одоо дотоод шүүрлийн системийг саатуулаад байдаг нэг төрлийн хорт бодис гэж явдаг байна. За тэгэнгүүт хамгийн сүүлийнх нь heavy metals буюу хүнд металлууд. За энэ хаанаас олдог вэ гэхээр одоо крантны уснаас буюу одоо нөгөө усны хоолоогоор дамжаад энэ одоо хүнд металлуудыг бид нэр хэрэглэдэг байхan л дээ, биедээ оруулдаг байхan л дээ. Тэгээ мөн адил гоо сайхны бүтээгдэхүүн хямд чанарын одоо юуны ариун цэврийн хэрэглэлүүд хямдхан одоо жишээлбэл тампон ч юм уу ариун цэврийн хэрэгсэлээс олддог гинэ. За тэгвэл эдгээр хорт бодисууд бидний биед, хүний биед тийм ээ яг ямар хорт хөнөөл аюулыг учруулад байгаа юм бэ гэсэн үндсэн 6 аюулыг нь би та нартай хэлж өгье. За номер 1-р энэ нөгөө дааврыг зохицуулдаг юмыг нь саатуулчаад байгаа шүү дээ энэ одоо хорт байцуудтай. Тэгэхээр хамгийн ихний нөлөө бол бид нар дааврын өөрчлөлтөнд орох буюу таргалалт ба бодисын солилцооны өөрчлөлтөнд ордог гинэ. Тэгэхээр зарим байцууд нь одоо бодисны солилцоог алдагдуулж өөх хуримтлуулах нэг шалтгаан болдог гинэ. Ингэснээр бас бидний эрүүл мэндэдтэй таргалалтай холбоотой, даавартай холбоотой маш олон ийм хор хөнөөлөд учирж байгаа. За хоёрдугаар дархлаа сулруулна гэж байна. Яагаад тэгэхээр хорт байцууд нь дархлааны системийг дарангуулж халдвар төвчөнд өртөмтгий байдлыг ингэж нэмэгдүүлдэг гинэ. Тэгээ мэдээж дахиад нөгөө даавартай холбоотой учраас сэтгэл зүй болон мэдрэлийн системд үзүүлэх нөлөө нь болохоор одоо тархины үйл ажиллагаанд нөлөөлж сэтгцийн асуудал болон одоо зан төлөвийн ямар нэгэн тийм өөрчлөлтийг өдөөж өгөх тийм асуудал байдаг гинэ. Яагаад тэгэхээр түрүүнд ярьсанчлан дотоод шүүрлийн системд чинь нөгөө бидний тархи одоо багтж байгаа учраас тархитай холбоотой юм үйл ажиллагаануудыг нь саадуулдаг юм байна. За дөрөвдүгээрх нь хорт хавдар үүсэх эрсдэл. Яагаад тэгэхээр энэ зарим химийн бодисууд нь бидний ДНХ-д одоо гэмтэл учруулж эсийн хэвийн нөхөн төлжилтийг алдагдуулснаар одоо хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гинэ. За 5 дугаарх нь бидний бэлгийн болон нөхөн эрчүүхийн эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлдөг. Яагаад тэгэхээр нөгөө дахиад яг дааврын тэмцвэрт байдалд нөлөөлж байгаа учраас энэ нь аажмаар нөхөн эрчүүхийн чадварт бол сөргөөр нөлөөлөх нь л да. Одоо энэ манай судлаач доктор Ивен Боркварт маань бол өөр яг бодит амьд жишээ байгаа шүү дээ тийм. За тэнгууд 6 дахь нь болохоор амьсгалын замын эрүүл мэндэд гэмтэл учруулдаг гэж байна. Яагаад тэгэхээр одоо энэ нарийн ширхэг тоосонцрууд болон энэ химийн хорт байцууд нь амьсгалын замын өвчин болон уушигны асуудал үүсэх магадaltaй байдаг гинэ.
За ийм үндсэн 6 аюул занлыг бидний бие организмд эдгээр хорт бодисууд учруулдаг байх нэ. За үүнээс гадна нэг зүйл нь юу вэ гэхээр одоо нөгөө парабен гэдэг хорт бодисын талаар бид нар хальт сая яриад өнгөрсөн шүү дээ. Энэ парабен бас нэг сөрөг нөлөө нь дааврын тэнцвэрийг алдагдуулж хөхний хорт тавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гинэ. Мөн нөгөө наалтдаггүй сав суулганаас олддог PFOA болон PFAS гэдэг энэ хорт бодис нь болохоор илгэнд гэмтэл учруулдаг гинэ. Тэгэхээр ийм маш олон сөрөг нөлөөнүүдийг бид нар энэ өөрсдөө ч мэдлгүй энэ хорт бодисуудаар дамжаад авдаг байх нэ. За тэгвэл хамгийн харамсалтай нэг зүйл нь юу вэ гэхээр энэ хорт бодисуудад биш үү насанд хүрсэн хүнээс илүү хүүхэд хамгийн их өртөмтгий байдаг гинэ. За яагаад тэгэхээр насанд хүрсэн хүний бие одоо өөрөө өөрийгөө юм хоргойжуулах юм явц явагдаж байгаа юм байна л да. Ялангуяа элэг бөөр гэх мэт эргэтнүүдээр дамжаад энэ процесс явагддаг юм байна. Харин хүүхдийн хувьд бол энэ чадвар нь 10 нас хүртэл ерөөсөө гүйцэд хөгжөөгүй байдаг гинэ. За үүнээс гадна нөгөө хүүхдүүд чинь бүр ураг байхдаа ихэн хөвлөд байхдаа ээжээрээ дамжаад одоо нөгөө хорт бодисуудад ингээд аль хэдийн өртөөд эхэлж гисэн хэрнээ төрсөн хойноо бас дахиад 10 нас хүртлээ энэ бодисуудад илүү өртөмтгий байгаад илүү их хор хөнөөлөг бие дээр ингээд аваад байж байгаа гинэ. За үүнээс гадна эрт гоо сайхны бараа хэрэглэж эхлэх тусам хүүхдүүдийн бэлгийн божилд эрт явагддаг гэсэн юм судалгаа байдаг юм байна. За тэгэд бэлгийн божилд одоо жишээлбэл октоудад тийм ээ эрт явагдах тусам юу болох вэ гэхээр нөгөө эрт эрт цэвэршилж явагдана гэсэн үг. Яагаад тэгэхээр одоо эмэгтэйчүүдэд бол анх түрэгтөө биднэрт чинь өндгийн ис бол нөгөө тодорхой тоотоогоор тийм ээ хязгаарлагдмал тоотоогоор одоо заягдсан байдаг. Тэгээ амьдралынхаа хавцад бид тэр одоо өндгийн ис маань ингээд багасаар байгаад цэвэршилт бид нар явагдаад үр тогтоох боломжгүй болдог тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн эрт хүүхэдтэй хэрэглүүлэх тусам ерөөсөө энэ процессыг бол бид нар идэвхжүүлж яадаг гэдэг ийм судалгаа байдаг юм байна. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр хүүхдэд төрхийн амар өрөвдөлтэй байгаа ч тийм ээ. Бид нар насанд хүрсэн хүмүүс бид нар барыг өөрсдөө бодхоос илүүтэй дүү нараа хүүхдүүдэд илүү их хамгаалж энэ хорт бодисуудаас сэргийлэхгүй болвол ийм хор хөнөөлөд байдаг байна. За тэгээд дээрэс нь түрүүнд дурдсан ерөнхий хүний биед үзүүлдэг үндсэн 6 хорт хөнөөлөөс гадна ялангуяа хүүхдүүд дээр сүүлийн жилүүдэд эдгээр хорт бодисын нөлөө нь ямар байдлаар бас илэрж байгаа вэ гэхээр childhood leukemia буюу одоо хүүхдийн цусны хорт тавдар. За тархины хөгжлийн дутмагшил жишээлбэл одоо нөгөө аутизм, ADHD гэх мэт ийм өвчнүүд тийм ээ. Тэгээд мөн хит таргалалт хүртэл энэ одоо хорт бодисуудын хамааралтай байдаг гинэ. Хит таргалалт чинь нөгөө бас дахиад нөгөө даавраас болж байгаа ийм асуудал тийм ээ. Хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүдийн таргалалт маш их байна. Энэ төрөө гэж маш олон судалгаа байдаг. Тэгэхээр эднэрийн яг цорын ганц шалтгаан бол бас мэдээж биш. Бас нэгэн голлох том шалтгаан нь бол энэ хорт бодисуудын хэрэглээ бидний эргэн тойронд илүү их нэмэгдсэний одоо гол сөрөг нөлөө нь байх нэ. За одоо энэ бичлэгийн маань хамгийн сонирхолтой хэсэг нь явах чинь энэ юу вэ гэхээр тэгвэл энэ хорт бодисууд бидний өргөн хэрэглээний ямар бүтээгдэхүүнээс хамгийн их олддог юм бэ гэдэг талаар бүгдээрээ ярьцгаая. За finally одоо энийг ярьж би одоо хэлнийхээ захтнаа гаргах чинь ягаад тэгэхээр энэ бичлэгийг үзсэнээс хойш бүр миний бүр хэл захтнаад бүр бушуух энэ бичлэгийг хийх юмсан гэж бүр маш их хүлээлээ. За тэгэхээр нэгдүгээрх нь би ингээд шууд ямар төрлийн бүтээгдэхүүн бэ гэдгээр ингээд багцлаад ингээд та нартай хэлээ илүү ойлгомжтой байх үүднээс тэгэхээр нэгдүгээрх нь бол гэр ахуй болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Энэ бол ялангуяа эмэгтэйчүүд бол бүр өдөр тутамдаа энэ бүтээгдэхүүнүүдийг байн хэрэглэж байгаа. За нэгдүгээрх нь манайхаа энэ бол бүр энэ бичлэг дээр бас маш их дурддагдсан ялангуяа энэ toxicologist энэ судлаачийн маань бүр хамгийн номер 1 анхааруулсан зүйл бол юу вэ гэхээр сүрчиг буюу үнэртэй ус парфюм тий сүрчиг болон үнэртүүлэгч бүтээгдэхүүнүүдэд энэ хорт бодисууд болон фалейц бол хамгийн их агуулгаддаг гинэ. За энийг сонсонгуудаа би бүр миний тарих бүр шууд ингээд гээл дахиад юу вэ гэдэг ингээд гайхсан. Яг үнэртэй бас нэг тийм сайн биш гэдгийг би яг нэг хальт мэддэг байсан ч гэсэн үнэхээр бүр ингээд судалгаатай нотлохоотой хүний эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй гэдгийг ингээд тогтоогдсон гэдгийг бол би мэдээгүй байсан. За тэгээд дэшээ те бид нар зөвхөн ингээд нөгөө цацдаг үнэртэй усаа бас бодож болохгүй. Үнэртүүлэгч энэ бодис орсон, парфюм орсон бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэлж байгаа. За одоо жишээлбэл энэ ингээд гарын тос заяа би энэ логог нь харуулахгүй. Гарын тос. Одоо энэ гарын тосыг зүгээр ингээд өнгөрөхөд бүр амар юм одоо хүчтэй үнэртэй, хурц үнэртэй. Яагаад тэгэхээр энд бол парфюм буюу одоо нөгөө үнэртэй усны найрлаг, энэ ingredient буюу орц найрлага дотор аль хэдийн орцсон. Бүр ялангуяа бүр нэлээд их орцсон. Тэгээ хамгийн харамсалтай нь одоо ер нь одоо ялангуяа эмэгтэйчүүдийн гоо сайхан одоо арьс арчилгаа тийм ер нь косметик бүтээгдэхүүнүүд бол баг бүгдээрээ шахуу одоо хэдэн үе бидгийг 90% шахуу ер нь үнэртэй усны найрлагатай юм бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд манай энэ хөтлөгч маань асуусан л да яагаад тэгвэл энэ одоо гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар ер нь үнэртэй ус энэ бүх бүтээгдэхүүндээ хийгээд байгаа юм. Үнэртэй усгүй бол ер нь үнэргүй бол ер нь зарагдахгүй юм уу гэдгсэн чинь
манай энэ зочин юу гэж хариулсан бэ гэхээр хэрэв үнэргүй байх юм бол нэгдүгээр тэн чинь нөгөө юм одоо таатай мэдрэмж ингээд өгөхгүй байгаа учраас тэр бол яг мэдээж маркетингийн үүднээсээ тэ арай бага зарагдана. Нөгөөтэйгүр энэ гоо сайхны бүтээгдэхүүн эднэрт чинь ингээд дандаа нөгөө химийн одоо юмнууд хийж байгаа шүү дээ тий. Найрлага бодисууд. Тэгэхээр нөгөө химийн бодисууд чинь дангаараа ер нь бол таагүй үнэртэй. Тийм болохоор тэр үнэрийг нь дарах гэж бас нөгөө төгөр ингэж үнэртэн ер нь бол хэрэгэлдэг гинэ. Тэгээ яг энэ хэсгийг ярьж байгаа хавцтай манай нөгөө хөтлөгч Стивен маань яг тодорхой хэдэн бүтээгдэхүүнүүдийг нь одоо зочин шууд харуулад за энэ бүтээгдэхүүн яаж ин болох уу болохгүй сайн уу муу юу гэж ер нь асуугаад явсан. За тэгээд тэр ямар бүтээгдэхүүнүүд байсан бэ гэхээр нэгдүгээрт дезодорант. Дезодорант бол бас дахиад бүр маш муу. Үнэртэй устай ижилхэн муу. Ягаад тэгэхээр тэнд бол дахиад нөгөө үнэртүүлэгч бодис орчихсон байгаа тий. Тэгээд тэр дезодорантыг бол хэрэглэхээ боль гэж байгаа. Үнэртэй ус бол бас хамгийн аюултай гэж байгаа. Тэгээд дезодорантыг ер нь бол хэрэглэхээ боль гэж байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө янз бүрийн одоо гой үнэртэй шампунууд байна тий. Тэр шампунууд ч гэсэн дахиад перфюм орсон л бол дахиад бидний биед бол муу гэсэн үг шууд тэгээ ойлгож байна. Тэгээд яг маш олон ийм бидний мэдгүй олон одоо нэршилтэй ийм хорт байцуд байгаа шүү дээ тий. Бид нар яг үнэндээ нэг удаа харлаад тэр одоо тэр урт листийг бид нар байнга санаад явна гэж бол байхгүй. Тэгэхээр ядаж хамгийн энгийнээр бид нар тэр бүтээгдэхүүн биднэрт ер нь сайн уу муу юу гэдгийг яаж харж болох вэ гэхээр ерөөсөө үнэртэй усны найрлагатай юу найрлагагүй юу гэдгээр нь биднэрт нэгдүгээр одоо хамгийн ихний ээлжинд шүүлтүрдэж үзэж болох нь. Энийн дараагийн хэсэгт нь бүгдээрээ тэгвэл энэ юмнуудыг хэрэглэхгүй бол оронд нь арай эрүүлэр юу хэрэглэж болохыг гэдэг орлого бүтээгдэхүүнүүдийг нь ярих болохоор та нар маань одоохондоо бити санаа зовоорой. За тэгээ бид өнгөрсөн нэг энэ тосыг ингээл яасан штэ. Үнэрлэл халт ингээ өнгөрсөн штэ. Тэгэхэд ингээ миний хамар бүр ингээ сэн хийгээд одоо алтлын ингээ үнэр нь ингээ миний хамар нь ингээ үнэртэй байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм амар хурц байгааз. Тэгэл хурц байх тусмаа эн чинь бидний биед бүр л муу гэсэн. За үнэртэй ус болон үнэртүүлэгчтэй бүтээгдэхүүнүүдийн хувьд л ийм байна. Тэгвэл хоёрдугаарх нь гоо сайхны бүтээгдэхүүнүүд одоо нөгөө суур крем, уруулын будаг те нөгөө хөлсний хөлс дарагч гэх мэтчлэн энэ бүтээгдэхүүнүүдэд болохоор нөгөө парабен, фалас гэдэг энэ бодисууд нь байдаг бахнэ. За тэгвэл гуравдугаарх нь болохоор шингэн угаалгын нунтаг болон агаар цэвэршүүлэгч нөгөө агаржуулагч нар айл болгоны бараг 0-д байж идэг те. Тэгэхээр тэр бол дахиад зүгээр шууд энгийнүүдээр локер бодоод үзэнгүү тэр найрлаганд нь бол перфюм байж байгаа, үнэртэй ус байж байгаа. Тэгэл тэр үнэртэй перфюмийн найрлагатай бол бидний эрүүл мэндэд муу. Яагаад тэгэхээр нөгөө фалез гэдэг хорт бодис нь тэрэнд аль хэдийн агуулгдсан байгаа гэдэг ийм логикоор. За гэхдээ одоо би шууд хэлчихье. Одоо үнэртэй болгон гэхдээ эрүүл мэндэд муу гэсэн үг биш. Яагаад тэгэхээр тэр үнэр нь хаанаас гарч байгаа вэ гэдгээс ер нь бол шууд хамаарж байгаа гэсэн үг. Одоо сүрчиг болон үнэртэй ус буюу одоо шууд англиар бол перфюм те перфюмний найрлага нь бол юу гэж байгаа шүү дээ те муу гэдэг нь бол ойлгомжтой болчихж байгаа. За тэгэнгүүт ямар үнэртэн бидний эрүүл мэндэд хоргүй бөгөөд бид нэр оронд нь хэрэглэж болох вэ гэхээр essential oil гэж байгаа. Essential oil чинь нөгөө юм байгалийн аргаар одоо ялгаруулж авсан тосон ийм үнэртүүлэгч тийм ээ. Тосон үнэртүүлэгч гэхдээ нэг юм тосон юм нөгөө нэртэй усаал гэсэн үг биш шүү. Тэр нь дахиад нөгөө дийлэнх нь бол нөгөө перфюмний найрлагатай байгаа шүү те. Тэгэхээр тэр бол биш. Яг бүр байгалийн аргаар одоо ялгаруулж авсан ямар ч химийн бодис ороогүй тийм essential oil гэхэр угаасаа манайхан бүгд мэдж байгаа тийм оилны найрлагатай үнэртүүлэгч байх юм бол тэр бол үнэртэй усыг орлуулж болох сонголтоо. Тэрийг бол хэрэгжилж болно, эрүүл мэндэд хор нөлөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр бүгдээрээ essential oil-ыг бол оронд үнэртэй усныхаа оронд үнэртүүлэгчний оронд ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр бол хэдүүлээ тайвширч болох нь гой үнэртэй хэвээрээ байж болно гэсэн үг. За гол сайхны бүтээгдэхүүн ч гэсэн адилхан яг гол найрлага нь перфюм биш яг essential oil-ноос авсан үнэртүүлэгчтэй гэх юм бол те арай эрүү сонголт гэсэн үг. Тэнгүүд дараагийн бүлэг бүтээгдэхүүн нь болохоор хуванцар сав баглаа бодол гинэ. За энээр дахиад намайг юм шоконд оруулсан зүйл нь юу вэ гэхээр хуванцар сав баглаа бодлон дээр хамгийн түрүүнд ярьж байгаа зүйл л нөгөө цэврус хуванцар савлгаатай цэврус. Тэгээд энэ гэхдээ хуванцар савлгаатай цэврусыг бид нар бархаасаг өдөр тутамдаа байнга хэрэгэлдэг те. Тэгээд тэрийг бас ингээд шууд хэрэглэнээсээ хасна гэдэг бол маш хэцүү. Гэхдээ манай энэ зочин юу гэж хэлсэн бэ гэхээр одоо энийг бас яг одоо хэллэхийн зөв баг. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр окей хуванцар савлгаа болвол бидний ер нь аманд ингэж шууд хүрэх ёсгүй. Бидний хүнс нь бол юм хуванцар сав баглаа бодолтой байх ёсгүй. Гэхдээ нэгэнтээ бидний нийгэм одоо энэ дэлгүүр хоршоонд байгаа бараанууд бүгдээрээ ийм учраас бид нар яг чадах зүйл нь үнэхээр хуванцар савнаас ус суух тохиолдол гарвал окей ууж болно. Гэхдээ хэрвээ чадвал өөр сонголт байвал тэр өөр сонголтыг нь хий. Шилэн одоо савлгаатай савыг усыг сонго те. Эсвэл өөрөө шилэн усны саваа авч яваад өөрөө ингээд усаа шилэн савнаас уучжээ. Тэгээ аль болох яг чадвал татгалз чадахгүй зайшгүй нөхцөлд орвол тэгээд хэрэгээ
амар ингээд сүрхий айгаад за одоо энэ цэвэр усны саваар би уулаад бол ингээд бөөн хорт байцууд миний биед ороод одоо ингээд удахгүй одоо баг үхэх юм байна ч юм уу тэгэж амар дэвэргэж бодохгүйгээр гэтээ энэ бол ирээдүйд явандаа жоохон багаар миний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг л мэддэг байхад хангалттай гэж байгаа. Дараагийнх нь болохоор гялгар уут болон хуванцар одоо нөгөө хоолны савнууд те. Тэгэхээр энэ дээрээс зочин маань нэг маш чухал зүйлийг хэлсэн. Одоо microwave те печ гэдэг те энэ чинь богино дулгааны зуух гэдэг үлээ те. Богино дулгааны зууханд бид нар хоолоо халаахтаа хизээч юм пластик ийм хуванцар савыг ашиглаж болохгүй гэж байгаа юм. Яагаад тэгэхээр ийм хуванцар савыг бид нар ийм халуун нөхцөлд оруулснаар энэ нөгөө хуванцар савнаас чи нөгөө олон хорт бодисууд нь ялгараад бидний хоол руу дамжиж ордог гинэ гэдэг халах процесс үүсэх үед. Уус энэ хитрхи одоо жишүүдээд энийг галаар ингээл янгууд энэ хуванцар чинь шууд ингээл хайлж штэ яг тэрнтэй л адилхан процессыг хоол халах үед ингээд явдаг гинэ. Учиргүй энэ сав маань ингээ хайлахгүй ч гэсэн мэдээж те яг тэр энэ найрлаганд нь байгаа нөгөө ийм нарийн тийм микро хорт бодисууд нь нөгөө хоолнд маань шингэдэг байна штэ. За тэгэхээр бидний хийж болох хамгийн муу зүйл бол ийм хуванцар саванда хоолоо хийгээд тэрийгэ микровейвэндээ хийж хоолоо халааж идэх юм байна. Эсвэл халуун хоол ийм саванда хийх. Ерөөсө халах процессыг л энэ савнд одоо учруулж болохгүй гэсэн. Хэрвээ хоолоо хадгалах үнэхээр хуванцар савлгаанд хоолоо хадгалахаар бол ийшээ бодол жишээлбэл зарим хийж болж байгаа юм те. Нэг юм хүйтэн халуун биш л юм бол хийнэ гэсэн үг л дээ. Гэхдээ эцсийн нэмдээ эн чинь хуванцар бол хуванцар дотор нь хорт бодис байгаа юг үл байгаа. Тэгэхээр аль болох хуванцар хоолны ийм савнуудаа шил эсвэл өөр одоо керамик ч юм уу те ийм арай хоргүй сав сулга аяг тавгтай болвол эрүүл мэндэд илүү сайн гэж байгаа. Тэгээ би энэ бичлэгийг үзснээс хойш шууд энэ савнда би нэг юм жижигхэн кейк хийж иддэг гэсэн байхгүй нөгөө миний microwave-ны 3 минутын кейкийг үзсэн хүмүүс байвал бас мэдж байгаа хэ. Энд дандаа хийж иддэг байсан бол энийгээ солиод би ийм шилэн савтай болсон. Эндээ хийгээд идчихдэг гэсэн. Тэгээ нэг юм нь яг хав би нэг иймэрхүү юм сэтгэл сэртгийлэгсэн ерөөсөө урд нь мэдээгүй иймэрхүү юм сонсохоор би шууд ингээд явчихдаг байхгүй юу. Өөрчлөлт аваад шууд ингээд иймэрхүү юмуудыг за тэгвэл ахиж ингээл болчих гээд ингээд шууд ингээд өөрчлөгдөд явчихдаг нь бас миний нэг авууштай талуудын нэг. Өмнө бас би нэг тампоны талаар нэг подкаст хийжсэн шүү дээ. Яг Дайвросын үеийн подкаст. Тэр дугаарыг сонсны дараа би бас ерөөсөө дахиж тампон хөдөлж байгаа болсон. Ийм эрсдэлд өөрийгөө оруулж яснаас зүгээр л тампон хэрэглэхэд болчих гэд болцсон. Тэгэхээр та нар нь бас ингээд аль болох амархан ингээд өөрчилж болох юм байвал ерөөсөө хүлээлгүйгээр зүгээр л дор дороо ингээд аль болох өөрчлөлт явах хичээгээрэй. За тэгэнгүүт 3 дугаар бүлэг бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр галдгооны хэрэгслүүд. За энэ дээр бас нэг хамгийн анхаарал татсан зүйл нь юу вэ гэхээр наалддаггүй сав суулга. Нөгөө наалддаггүй хайруулын тавг, тэ наалддаггүй тогоо, тэ эдгээр чинь бүгдээрээ нөгөө phthalates гэдэг энэ хорт байсан агуулдгийн гинэ. Яагаад гэхээр нөгөө non-stick cover буюу нөгөө наалдуулахгүй байх зорилгоор цацаж байгаа, түрхэж байгаа тэр одоо цацлах ч юм уу тэр бүрхүүл нь өөрөө маш их химийн бодисуудыг агуулдаг учраас тэр хоол наалдахтай мантай бидний эрүүл мэндэд маш хор нөлөөтэй байдаг гинэ. Одоо жишээлбэл нөгөө пяур юм хуванцар байдаг шүү дээ өндөг мөндөг эргүүлдэг. Тэр пяур хуванцар жишээлбэл бидний галтгооноос авч хаях номер 1-р зүйл. Тэр нөгөө юм хуванцар хусуур байдаг шүү дээ. Тэр чинь бүр ингээд өндөг шарж хахад хүртэл ингээд уртл нь ингээд юу яйцсан байдаг шүү дээ те. Нэг жоохон ингээд хайлж майлаад нэг сони хэлбэртэй болцсон байдаг те. Тэр чинь бүр тэр хуванцар нь өөрөө тийм хэлбэрт орж ийна гэдэг чинь тэр хуванцраар дамжаад бидний тэр хийж байгаа хоол руу бол зөндөө их одоо той томшгүй хорт байцууд ингээд бид нар одоо шарж байгаа өндгөнд ч юм уу ингээд тэр дамжаад ордог байх нь л дээ. Тэгэхээр тэр хуванцар хусуурны оронд мэдээж модон хусуур. За нөгөө гамбанз шүү дээ те. Пявар гамбанзны оронд модон гамбанз. Махны одоо мод те. За дээрэс нь нөгөө саяны наалддаггүй хайруулын тавгийн оронд керамик хайруулын тавг эсвэл одоо нөгөө ган те stainless steel гэдэг шүү дээ те. Нөгөө ямар ган бэлээ? Stainless steel гэхээр та нар маань мэдж байгаа шүү дээ те. Зэвэрдэггүй ган билүү. Тийм ган одоо галтгооны хэрэгсэл хайруулын тавг тоогоог болол сонгуул илүү эрүүл мэндэд тустай байх нэ. Тэгээ дараагийнх нь нэг удаагийн кофений аяг гинэ. Кофений аяг дахиад яг зарим нь ингээд те цаасан юм шиг харагддаг боловч доторх бүрхүүл нь дахиад пластик байдаг те. Ямар нэгэн байдлаар ингээд хуванцар бол заавал ингээд орчихсон байдаг. Тэгэхээр бидний хамгийн их хэрэгэлдэг те өөрсдөө ч мдэггүйгээр бид нар хуванцар юм хэрэгжилж байна гэж бодоогүйгээр хэрэглээд идэг юм бол энэ кофений аяг байгаа байхгүй те. Тэгэхээр мэдээж кофе шопоос одоо кофе энтер авахдаа энэ одоо судлаач маань юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр өөрсдөө аягтаа очиод өөрсдөө аяганда кофег авчиж кофе шопоос. Тэгэх юм бол илүү та эрүүл мэндтэй тустай зүйл хийж гинэ гэсэн үг гэж байгаа юм. За одоо хамгийн сүүлийн бүлэг бүтээгдэхүүн болох бусад хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн талаар та нартай хэлье. Үндсэн 3 одоо бүлгийн бүтээгдэхүүн байгаа. Нэгдүгээрх нь хямд ус шүүгч системүүд гинэ. Одоо өмнө сая хэлсэнчлэн heavy metals буюу энэ хүнд металлууд бол шүүгээгүй
бохир ус болох нөгөө карантны уснаас маш их олддог гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр энэ хямд ус шүүгч системүүд нь болохоор одоо энэ усан дах бүх хорт бодисыг нь арилгаж чаддаггүй учраас стил нөгөө нэг хүнд металлуудыг бидний бие рүү оруулж идэг болохоор энэ бол одоо бас бидний биед эрүүл мэндэд хор үнэлтэй байх нэ. За хоёрдугаарх нь одоо нөгөө энэ бичлэгийн хамгийн гол одоо тайтл буюу сэдв болох те ла болон утлагын бүтээгдэхүүнүүдийг маш одоо эрүүл мэндэд хортой гэж байгаа. Яагаад гэсэн чинь нэгдүгээр нөгөө парафин те дээрээс нь синтетик үнэртүүлэгч буюу одоо байгалийн гаралтай биш лабораторид химийн аргаар гаргаж авсан юм үнэрт бодис агуулдаг учраас энэ агаарт дамжих замаар бидний амьсгалын эрхтнүүдээр дамжаад бидний эрүүл мэндэд дахиад нөгөө өмнө нь дурдсан сөрөг нөлөөнүүдийг үзүүлдэг гинэ. Энэ үнэртэй лаанаас гадна өөр одоо химийн найрлагатай өөр төрлийн одоо хүж байна уу, янз бүрийн утлаг байна уу те тэдний ерөөсөө орц найрлага нь хэрвээ химийн найрлагатай бол тэр дахиад яг үнэртэй лаатай адилхан бидний эрүүл мэндэд хортой гинэ. Тэгвэл нэг асуудал гарч ирж байгаа те. Тэгээ энэ үнэртэй лаан муу юм бол тэгээ бид нар хайшин лаа хэрэглэхэ болчих юм уу те. Тэгвэл үгүй. Өөр бид нар орлуулах эрүүл сонголтууд байдаг гинэ. За тэр нь манай энэ токсикологист буюу одоо судлаачийн зөвлснөөр эрүүл аюулгүй лаа гэж үзэхийн тулд үндсэн юм 5 шалгуур байдаг юм байна. Лаан дээр хүртэл юм 5 шалгуур байдаг гинэ манайхаа. Тэгэхээр нэгдүгээрх нь нэг вакс нь буюу энэ одоо лаг бүрдүүлж байгаа энэ гол одоо энэ вакс гэж ярьж байгаа шүү дээ. Лав те. Энэ нь болохоор beeswax буюу зөгийн лав эсвэл юм шар бүрцгийн лав буюу soy wax ашигласан ийм лаа байх юм бол энэ бол эрүүл мэндэд одоо аюул хөнөөл багтай лаа гэж үзэж болно гинэ. Тэгээд дийлэнх энэ нөгөө зөвгийн лав эсвэл энэ буурцгийн лав нь болохоор парафин агуулаагүй химийн найрлагагүй байгалийн аргаар ингэж гаргаж авсан байдаг учраас ийм эрүүл мэндэд хор хөнөөл багтай гэж байна. За хоёрдугаарт үнэрэн дээр нь дахиад нөгөө перфумны орцгүй те яг эфирийн тос нөгөө essential oil чинь эфирийн тос гэж орчуулдаг юм байна л да. Эфирийн тосоор одоо үнэр оруулсан байх юм бол энэс эрүүл мэндэд хор хөнөөл багтай гэж байна те. За тэгэнгүүт одоо энэ гол нөгөө юм лааны зул байж те нөгөө гол асаадаг юм. Энэ зул нь хүртэл айгүй чухал юм байна манайхаа. Энэ зул нь биш те модон эсвэл юм цэвэр хөвөн зултай байх юм бол энэ арай эрүүл сонголт. Тэгээд энэ зулыг нь яг химийн найрлагатай мөн үү биш үү гэдгийг нь зөвхөн мэдэх энгийн нэг арга нь ингээд лаан унтраасны дараа ингээд нэг юм хар утаа ингэж гардаг шээ те. Хэрвээ хар утаа ялгаруулж явах юм бол тэр яг зул нь өөрөө нөгөө пластик буюу химийн найрлагатай юм зул байсан гэсэн үг. За тэгээд дөрөвдүгээрх нь болохоор химийн бодог бодоггүй байх юм бол бас сайн байх нэ. Тэгэхээр нөгөө ягаан ногоо янз бүрийн өнгө бол яг үндэ биднэрт бас л нэг хамаагүй байх нь шүү дээ. Та биш юм дөрвөн ийм шалгуураар бид нар лаагаа сонгож авах нь шүү. Тэгэхээр лаан дээр хүртэл ийм чухал зүйл байдгийн байна гэдгийг би урд нь бол би бүр мэдэх нь ойдохоо бүр ийм юм байна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Гэтэл ийм чухал зүйл байдаг байх нэ. За хамгийн сүүлийн бүтээгдэхүүн нь болохоор синтетик материалтай хувцас гэж байна те. Бидний одоо нөгөө полистер те бидний худалдаж авж байгаа хямд өртөгтэй бүх хувцаснууд бол бүгдээрээ полистер буюу синтетик материалаар хийгдэж байгаа. Тэгээд ерөн цаашдаа урт удаандаа өөрийнхөө эргэн тойронд байгаа нь хорт бодисуудыг багасгая гэх юм бол яг цэвэр дааван гаралтай хувцас хунар хэрэглээд явах нэ. Гэтэ мэдээж одоо энэ бүх дурдсан бүтээгдэхүүнүүд бүгдээрээ хортой гэд бид нар шууд ийм хуванцар саваа хаяал те бүх ийм гоо сайхны янз бүрийн үнэртэй юмнуудаа хаяал бид нар дахиад бүгднийг цоо шинээр худалдаж аваад эрүүл органик бүтээгдэхүүн авна гэдэг чинь бас үнэтэй штэ. Тэгж бол мэдээж чадах нэг нь байна, дийлэнх нь бол тийм боломж бас хараахан байхгүй байгаа те. Тэгэхээр яаж болох вэ гэхээр дараагийн удаа ядчил одоо ийм галтгооны хэрэгсэл авахтаа ийм пявер юм авах болчих юм байна. За дараагийн удаа хувцас авахтаа бид нар аль болох цэвэр даавн те полистер нэлээд ороогүй хувцас авах гэж хичээх юм. Тосоо авахтаа нөгөө янз бүрийн ийм хорт бодисуудаас ангижирсан 7 free 10 free гэлтэй ийм одоо үнэргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь байна. Авах нь те. Тэгээ ингээ авах юм бол хэдэн жилийн дараа ч юм уу хэдэн сарын дараа ч юм уу нэг мэдхэд бидний эргэн тойронд байгаа энэ бүтээгдэхүүнүүд арай эрүүл. Тэгээд тэрийгэ дагаад бидний эрүүл мэнд ч гэсэн арай сайжраад явна гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээ ер нь ямар хорт бодисууд байдгийг, бидний эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг, тэр хорт бодисууд нь одоо ямар бидний өргөн хэрэгэлдэг бүтээгдэхүүнээс олддгийг, тэрийгэ тэгвэл яаж арай эрүүл мэндэд бага хортойгоо бүтээгдэхүүнээр сольж болох вэ гэдгийг мэдчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ бичлэгийн маань хамгийн сүүлийн хэсэг болох бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох үз ийм энгийн алхмууд болон ийм чухал зөвлөмжүүдийг та нартай хэлж өгье. Номер 1-р зөвлөгөө болвол усаа шүүж уу гинэ. Хизээж карантины усыг тэр чигээр нь ууж болохгүй гэсэн. За яагаад тэгэхээр өмнө дахиад дурдсан те энэ карантины ус чинь ингээд яг ийм
ус дамжуулах нь хоолоогоор дамжаад маш олон тэр хүнд металлуудыг ингээд агуулад явж байгаа учраас яг тэр крантаас гарч ирсэн тэр усыг бид нар шууд ууснаар биедээ маш олон хүнд металлуудыг оруулаад биендээ хор хөнөөл үзүүлдэг байх нэ. Тэгэхээр усаа нүүрс төрөгчийн шүүлтүүртэй шүүлтүүрээр шүүж хэрэглэгнэ. Юу бахын шүү болоо явч үү те. Нүүрс төрөгчийн шүүлтүүртэй тийм юм фильтртэй шүүлтүүрээр усаа шууж хэрэглэх нэ. Тэгээ яг энэ асуултан дээр хөтлөгч маань асуусан л да. За тэгвэл яг ус шүүгч бол бас ингээд ер нь янз бүрийн үнэтэй байгаа. Тэгээд бас ус шүүгч хэрэглэх худалдаж авах боломжгүй тийм айлууд тийм ус орнууд хүртэл зөндөө байгаа. Энэ хүмүүст та юу гэж зөвлөх вэ гэсэн чинь окей усаа одоо шүүлтүүрдэх боломжгүй ус шүүгч одоо авах боломжгүй болвол бүр наад зах нь бид нар усаа буцалгаад уух юм бол нөгөө тэр хүнд металлуудын тодорхой хэмжээнд ингээд доороо ингээд үлдэнэ, тунаад үлдэнэ гэж байгаа юм. Угаасаа ингээд бид нар ингээд анзаарах юм бол ингээд ус ингээд тогоондоо буцалдах юм бол доор нь ингээд нэг юм цагаан юмнууд ингээд үлдчихдэг шүү дээ, тий. Тэгээд тэр ядчил тэр хэсгийг ингээд үлдээгээд бид нар усаа буцалгаж уух юм бол яг тодорхой хэмжээний хүнд металлуудаас ангижрах боломжтой гэж байгаа юм. За энэ бол үнэхээр чухал. За хоёрдугаарх нь за түрүүнд дурдсантай химийн найрлагатай ийм үнэртэй ус үнэртэн орсон юм бүтээгдэхүүнүүдээс бид нар хол байх хэрэгтэй гэдэг. Тэгээд дэшээ хараа энэ үнэртэй устай холбоотой нэг зүйл байгаа. Айгүй сонин заяо. Италичууд миний анзаарснаар бүр үнэртэй усны хэрэглээ нь бүр үнэхээр өндөр заяо. Бүр солиотой юм шиг үнэртэй ус цацдаг хүмүүс заяо. Миний анзаарснаар би бүр гайхаад ингээд гадуур ингээд гудамжинд явхад тэр хүмүүсийн үнэртэй ус бүр ингээд хамар цорогтл ингээд үнэртдэг заяо. Дээрээс нь би өмнө бичлэг дээр ингээд ярьсан штеп. Хамгийн энгийн чинь манай өрөөний охин үнэртэй усаа бүр ингээд намайг бүр толгой эрэгтэл бүр ингээд амар дотор мохоо эрэгтэл их цацдаг. Тэгээ би ингээд гайхаад байгаа. Яагаад энэ хүмүүс ийм их хэмжээгээр үнэртэй усаа цацдаг юм бэ? Би одоо төсөөлөхдөө тэр үнэртэй усаа ингээд баг 4 мөрөв 5 ав цацдаг гэж магадгүй. Яг ингээд үнэртэй усны сурталчилгаан дээр нэгсэн ингээл цацаад идэг шүү дээ. Дуу мон дээр ч юм уу эсвэл тэрийг бодохдоо би бас энэ яг анханасаа үнэртэй усын рекламыг тэгж хийж байгаа нь хурдан тэр үнэртэй усыг дуусгаад тэ дараагийн бүтээгдэхүүнүүдээ дараагийн үнэртэй усаа тэр хүмүүсээр худалдаж авах гэсэн нэг юм одоо маркетинг юм байна да гэж бас бодоод байгаа байхгүй. Яг үнэндээ бид нар тэр үнэртэй усыг ер нь нэг бүр максимумда 2 цацгаад болчихж байгаа шүү дээ. Тэр үнэрээ угаасаа ер нь хадгалан авчиж байгаа шүү дээ, тийм. Тэгээ дээрэс нь бас нөгөө саяны энэ судлаач маань юу гэж хэлсэн бэ гэхээр тэр үнэртэй усны чанарыг бид нар юу гэж өөрсдөө шалгадаг вэ гэхээр тэр үнэрээ удаан барьж л яах юм бол тэрээс айгүй мондөг үнэртэй бас сайн брэнд гэж үздэг штэ бид нар. Гэтэл яг үнэндээ энэ химийн хорт бодис судлаачийн нүдээр харахаар тэр химийн бод тэр нөгөө үнэртэй усанд бидний арьсан бидний ингээ биен дээр удаан тогтоод үнэрээ удаан хадгалах тусмаа тэр чинь эрүүл мэндэд бидний эрүүл мэндэд бүр илүү хортой гэж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр ингээд яг эсрэгдэж байгаа зү. За тийм ээ. Тэгээ би бас нэг зүйлийг анзаарсан нь ийм юм байна. Одоо үнэртэй усыг ингээл их хэрэглээд байх тусам бидний нөгөө энэ нэг юм чигтөөжрэн гэдэг шүү дээ. Амар хүнд чимээнд ингээл өдөржингөө ажилласаар байгаад дасчихсан хүн болвол ер нь нэг юм чанга чимээнд ингээд жоохон дүжрөөд чанга ярихгүй бол ингээд болтгүй ч юм уу те. Яг тэрнтэй адилхан яг тэр үнэрлэх мэдрэмж бас ингээд юу яадаг юм жоохон дүжирдэм байх гэж би одоо анзаараад байгаа заяа. Манай өрөөнийхөө хотод тийм хурц үнэртэй усыг тийм хэмжээгээр ингээд цацаад өдөржингөө ингээд өдөртөө хэдэн удаа ингээд цацаа яваад байна гэдэг чинь тэр үнэрлэх мэдрэмж бас нэлээд ингээд жоохон дүжирсэн мэдрэг байхаа болцсон байгааз. Тэгээ ингээд тэгэхээр манайхан бас үнэртэй ус хэрэглэхээ ер нь за бүр болтгүй маа гэхэд одоо би жишээлбэл ер нь бас болчихгүй. Яг хуу зарим өдөр би өдөр болгоно нэг удаа цацдаг байсан бол одоо би зарим өдөр гарахтаа за би одоо ямар энэ үнэртэй усыг дүрхсэн ч дүрхийгүй ч одоо нэг муухай үнэртэй байгаа штэ яшиг шиг гэж бодоод цацгаа болцсон. Тэгэхээр яхав зөвлөгөө нь юу вэ гэхээр ядаж та 3 4 цацдаг байсан бол нэг цацдаг болоорой арай багаар цацдаг болж байгаа. Тэгээд явандаа нөгөө эфирийн тос буюу essential oilтэй юм байгалийн гаралтай үнэртүүлэгч сонгох нь байна шүү. Тэг үнэртэй усан дээр би та нарт өөртөө тохиолдсон нэг ганцхан ямиг гэлс яриа заяа. Нэг өвөөтэй би санамсаргүй байдлаар нэг яриа өрнүүлэхээс өмнө би үнэртэй усыг ер нь бол нэг 2 цацчихдаг байсан. Яг нэг удаа бол цацдаг байгаагүй. Арай илүү хэрэгэлдэг гэсэн гэсэн. Тэгсэн чинь би хэдэн жилийн өмнө Монгол хатаж ингээд нэг газар ажилладаг байхад тэр өвөө ямар хүн бэ гэхээр манай байгууллагын одоо тэр байшинг ерөнхийдөө ингээд харуулдаг тийм харуул өвөө байсан гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд би чинь жоохон хөшөө бастаас жоохон ингээд тийм ярах жоохон дуртай. Тэгээд бид тэр өвөөтэй ингээл наашаа даашаа ингээл энэ тэрэг юм ярьжсэн чинь хүрэл чимгээ чи ингээд айгүй гоё үнэртэй ус төрөх юм байна. Айгүй гоё үнэрт чинь. Гэхдээ чи миний охин ер нь айгүй л их цацдаг юм шиг санагдчихээн. Яг ингээд өөр хүн болгоно ингээд өөр ингэсэн юм өрмөц үнэр байдаг. Тэгээ тэр үнэр одоо амтан болж жишээ нь би бинийхээ тэр ингэж өрмөц үнрээр би бинийгээ олж одоо ингэж тэ эвцэлд ордог ч юм уу ингээд би бинийгээ ер нь тэр үнрээр нь ингэж ялгаж таньдаг
юм аа. Тэрэндээ адилхан хүн болгоно гэсэн юм өвөрмөц үнэртэй. Гэсэн чинь ялангуяа сүүлийн үеийн хүмүүс бол энэ үнэртэй бас бүр тэр өөрийнхөө өвөрмөц үнрийг далтартал байхгүй болтол нь нилээх цацдаг болчихжээ тий. Тэгэхээр миний охин энэ өдөр болгон ингэж үнэртэй ус цацхаасаа бас ингэж жоохон зайс хийгээд бас ингэж өөрийнхөө энэ өвөрмөц үнрийг бас жоохон өөрөөр нь ингэж байлгахыг хичээж байгаарай гэсэн утгатай нэг юм хэлсэн байхгүй юу. Тэгэд ягаад ч юм тэр өвөөтэй би нэг тийм дотн мотон байн өдөр болгон уулздаггүй байсан ч гэсэн тэр хүн яг үндэ миний хувьд одоо юм гадны хүн байсан ч гэсэн тэр өвөөгийн үг надад бүр амар нөлөөсөн шүү дээ. Тэгээд тэр өдрөөс хойш би аягүй санаг шууд автоматар ингээд арай баг үнэртээ цацаад явдаг болчихсон. Тэгээ аягүй сонирхолтой байгааз ингээд ерөөсөө санаанд ороогүй юм танихгүй хүмүүсийн үг заримдаа бидний амьдрал амар их нөлөө үзүүлдэг тийм. Тэгээд тэр үгнээс болоод ч юм уу надад одоо ингээд би италичуудын үнэртээ усны хит хэрэглээгээр ингээд надад амар анзаардаг байгаа байхгүй. Тэгээ би юу гэж дотроо боддог вэ гэхээр ингээд үнэртэй ус цацаж болно. Гэтэ ингээ хүний үнрээ арилтал битгий тэгж их цацаач гэж үнэхээр хэлмээр санагддаг. Дараа нь болохоор нөгөө органик хөнгөн цагаан агуулгагүй дезодорант сонгох хэрэгтэй гэж байгаа юм. Тэгээ нөгөө өмнө хэлсэн шүү дээ. Стик байвал илүү эрүүл мэндэд тустай гэсэн үг. Тэгээд навчит ногоо, хүнсний ногоо, ногоон цай зэрэг юм байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг илүү их хэрэглэе гэж байгаа. Тэгээд энэ ногоон цай болол бас өөрөө ингээд нөгөө юм detoxifying буюу хоргойжуулах юм үйлчилгээтэй учраас ногоон цай бодвол их уухад зүгээр гэж байгаа. Тэгээд энэ дэр нэг юм нөгөө матчатай холбоотой нэг юу ярьсан. Матча цайг байж тээ бид нар сүттэй матча ч юм уу нэг юм матчатай кофе энэ төр гэдэг ингээ юмтай ойлоод байдаг шүү дээ тий. Тэгэхээр матча цайг бол яг дангаар нь уужээж тэр ингээ detoxifying буюу хоргойжуулах ингээ юу явдаг гинэ үйлчилгээг нь явдаг. Сүттэй холжих юм бол тэр бол хоргойжуулах тэр үйлчилгээг нь бүр ингээ айгу бууруулж ин гэсэн үг гисэн шүү. Тэгэхээр дангаар нь уувал илүү сайн байх нь. Тэгээ дараагийн нэг бас айгу сонирхолтой зүйл хийсэн. Бидний одоо энэ гэр доторх агаар биш тий. Гаднах агаараас дор хойж 5 дахин бохор байх магадлал өндөр байдаг гинэ. Тэр нь яагаад гэсэн чинь одоо гэр дотор бид нар чинь энэ нөгөө олон хуванцар янз бүрийн бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ гэр дотор байгаа. Тэгээ нөгөө үнэртэй лама тий янз бүрийн юмнууд чинь дахиад гэр дотор байгаа. Тэгээ бид нар хэрвээ гэрийнхээ агаарыг одоо шүүдэг ч юм уу тий агаараа цэвэршүүлдэг эсвэл гэр дотроо янз бүрийн тэр нөгөө агаарыг маань цэвэрлдэг тийм ургамал байхгүй болвол энэ гэр доторх агаар бол гаднах агаараас хэд дахин бохор байдаг гэж байгаа. Тэгэхээр бид нар агаараа сайжруулах нь бол яах ёстой вэ гэхээр өвөлж исэн хамаагүй өдөртөө цонхоо заавал бүр ядаж нэг удаа онгойлгодоо байх хэрэгтэй гэж байгаа. Бүх цонхоо онгойлоод нөгөө агарын сэлгээ те агарын солилцоо ингэж явуулж дотор гэрийнхээ агаарыг сайжруулах ёстой гэж байна. За тэгээд бусад зөвлөгөөнүүд нь гэх юм бол тижээвэр амьттай холбоотой нэг юм байсан. Тэгэхээр тижээвэр амьтдынхаа одоо энэ амьтдаараа дамжиж ирж байгаа бохирдлуудаас зайлсхийхин тулд мэдээж ихтэй уус хүмүүс тэгдэл халдаа нохоотойгоос салхилж хагаад нохоо нөгөө тэр савар мавар те хоншор моншорыг сайхан угаасаа цэвэрлдэг штэ. Тэгэхээр тэр чинь бол маш зөв гэсэн үг. За тэгээд дасгал хөдөлгөөн сайн хийж явах хэрэгтэй гэж байна. Эрүүл одоо хооллолтоо хийх хэрэгтэй гэж байна. Арх тамхи бол бас дахиад нөгөө бидний detoxifying тэр процесс буюу бид нар өөрийгөө нөгөө хоргойжуулах тэр процессыг маань удаашруулдаг, муутгадаг. Учираас ер нь бол таны одоо энэ биеийн дотор байгаа тэр агаар цэвэршүүлэгч чинь арх тамхи хэрэглээд байх юм бол мууднаа л гэсэн үг. Тэр фильтр нь ингээд бөөн одоо бохирдлуудаар ингээд дүүрээд та өөрийгөө сайхан цэвэршүүлж чадахгүй байна л гэсэн үг юм байлээ л дээ. За тэгээд энэ судлаачийн маань хамгийн сүүлийн зөвлөгөө нь юу байсан бэ гэхээр за бид нар одоо бүгдээрээ энэ хорт байдс ингэдэг тэгдэг энэнч болохгүй тэрэнч болохгүй гэдэг юм зөндөө ингэ мэдээлэл авцсан. Одоо бид нар тодорхой хэмжээгээр айж байгаа тий. Тэгвэл битгий сандар битгий ай хамгийн ихний авууштай зүйл бол ямар ч хэлсэн бид нар энэ зүйлсийн талаар мэддэг болчлоо. Тэгэхээр дараагийн алхам бол бид нар багаар өдөр тутамдаа ингээд энгийн зүйлсээ ингээд багаар өөрчлөлт хийсээр байгаад урт хугацаанд илүү эрүүл амьдралын хэв маягтай эрүүл хэрэглээтэй болоод явнаа. Тийм болохоор ингээд энэ хуванцраар ч одоо юм хийж болохгүй гэсэн тэгэхээр одоо хайшин би одоохондоо надад шилэн сав байхгүй болохоор би өнөөдөртөө юм идэхгүй гэдэг ч юм уу те нэг юм бүр хитрхи тэгэж юм экстрим битгий байгаарэ амчин цангаад байвал окей тэр хуванцар савтай нөгөө цэвэрсэн аваад уучих. Гэхдээ дараагийн удаа шилэн савтайгаа яваад арай жоохон бэлтгэлтэй байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар учиргүй exaggerate гэжтэй өөрөөсөө айлгаж ингэж давхар одоо эн чинь бага стресс болж магадгүй шүү дээ. Стресстгүйгээр зүгээр л өөрийнхөө хийж чаддаг хэмээх хийгээл цэвэр усаа уугаал ингээд арай эрүүл сонголтуудаа хийгээд явах юм бол урт хугацаанд бид нар түрүүнд дурдсан амар аимшигын энэ нөлөөнүүдээс багахан ч гэсэн өөрсдөө хамгаалж болох юм байна. За тэгээд энэ урт 2 цагийн подкастыг би баг
3 өдөр үзсэн. Яг анхаарал хандуулж үзэхгүй болоогоосоо болохооргүй нэлээд урт подкаст хийсэн. Тэгээд энийг яг өөрийнхөө хэмжээнд та нартай аль болох хамгийн гол зүйлсийг нь ингээд богинохон summarize хийгээд тайлбарлахыг хичээлээ. Тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд өөр бас та нарт маань ер нь ямар зөвлөгөөнүүд байна? Доор хэсэгт комент хэсэгт комент үлдээгээрэй. Тэгээд энэ подкастын би бүтэн линкийг энэ description хэсэг дээр оруулъя. Тэгээд англи хэлтэй хүмүүс маань бас дараа нь өөрсдөө ингээд цаг гаргаж агаад энэ подкастыг бүтэн ихээр нь үзэх юм бол айгүй сонирхолтой юм подкаст байсан. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл нь үзсэн танд маш их баярлаж байна. Тэгээд танд эрүүл энхийг хүсье. Хэрвээ миний бичлэг таалагдсан бол энэ сувгийг маань subscribe дараарай. Тэгээд би энэ Diary of CEO подкастаас яг ингээд харж агаад айгүй сонирхолтой хэрэгтэй подкастуудыг ингээд ийм байдлаар хураангуулад оруулаад явах болно. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.